Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өргөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу сонсогчдоо, Час өдөр подкастынхаа шинэ дугаартаа тавтай морил. За өнөөдрийн дугаараар ярьж өгөх хэргийг үйлдэлсэн хүн бол ёстой жинхэнэ засаршгүй рецидив гэмт хэрэгтэн гэж би ойлгосон. Та бүхэн ч одоо thumbnail-ээс хараад ороод ирсэн байх. Одоогоос 9 жилийн өмнө 14 хоногийн дотор 2-7 хоногийн дотор 11 удаагийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн ийм үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үлдээд шүүхээс шилжүүлсэн хэрэг байгаа. 11 удаагийн гэмт хэрэг дотор нь бол хүн амны хэрэг, бэлгийн хүчирхийлэл, хулгай, дээрмийн хэрэгүүд байгаа юм байна. Тэгээ өнөөдрийн дугаараа бол нэг тийм твисттэй, цаг хугацааны хувьд өсөрч шилжсэн байдлаар бол ярихгүй бах. Бүгдээрээ эхлээд энэ хэргийг үйлдсэн хүний хувийн мэдээлэлтэй танилцаад тэгээд үргэлжлүүлээд 2-7 хоногийн дотор үйлдсэн тэр 11 удаагийн гэмт хэрэгээс нь арай том гэсэн хэрэгүүдийг нь түүж аваад хохирогч гэрч нарын мэдүүлэг дээр үндэслээд ярих болно. Та бүхэн дугаараа дуустал нь хамтаагаарай. Мөн subscribe тавчаад дарахаа битгий мартаарай. За ингээд надад олдсон шүүхийн шийдвэрүүдийн хамгийн эхнийх нь болохоор 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нийслэлийн эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүхийн магадлал байгаа. За үүн дээр дурдсанаар гэмт хэрэг үйлдсэн этгээд бол 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хэрэгт холбогдохдоо 30 настай байсан. Огт боловсруулгүй, бичиг үсэг мэдхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүлийн хувьд гэвэл ганцаараа тэгээд баян зүрх дүүрэгт оршин суух хаягтай. Түүнийг цаашдаа бүгдээрээ хэрэгтэн гэд яриад явжээ. За хэрэгтэн бол өмнө нь бараг өсвөр наснаасаа эхлээд 5 удаа ял шийтгэл эдэлж байсан. Төгсгөлд нь бас бүгдээрээ давтан гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүсийн тухай багахан ярилцаад санал бодлоо хуваалцах болохоор тодорхой ойлголттой болохын тулд энэ өмнө нь үйлдэжсэн 5 удаагийн ял шийтгэлийг нь эхнээс нь дурдаад явъя. За тэрээр хамгийн анх бол 18 наснда тухайн үед үйлчилж байсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-ын 2 буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн юм байна. 145-ын 2 гэдэг нь бол хулгай дотроо яг ямар ялгаатай хулгай вэ гэхээр давтан үйлдэлээр нэг бол бүлгэлсэн, эсвэл урьдчилан үгсэн тохиролцож, за тэгээд машин механизм тусгай бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж хулгай хийсэн байх юм бол 145-ын 2 гэж үздэг юм байна. Түүнд Сүхбаатар дүүргийн 2004 оны 4-р сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэхдээ энэ хэрэгтэн чинь 1986 оны 8 сарын 20-нд төрсөн шүүх хурал болоход 18 наснд арай хүрээгүй байсан. Ингээд шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг нь 1 жилээр хойшлуулсан. Гэхдээ насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол хорих ялыг нь тодорхой хугацаагаар хойшлуулсан гэж бичсэн байдаг боловч ер нь бол бараг хордоггүй юм шиг ээлээ. Энэ хүн ч гэсэн энэ ихний хэрэг дээр хоригдсон тухай бол мэдээлэл огт байгаагүй. Өмнө нь бас бүгдээрээ ярьжсэн нөгөө очир төвийн хэрэг дээр жавхлан бас өмнө нь яг ийм ял авч ирсэн. Тэгтээс хоригдож байгаагүй байсныг та бүхэн санаж байгаа байх. За дараагаар нь 19 наснда Баян зүрх дүүргийн 2006 оны 2 сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор мөн хулгайн хэрэгээр ял шийтгэл хүлээсэн. Гэхдээ энэ хулгайн хэрэг нь болохоор зүйлчлэл нь бас өөр болсон байлээ. 145-ын 3 гэж байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр зохион байгуулалттай бүлгээрээ хулгайн хэрэг үйлдсэн, эсвэл хохирогчийг бүр амьдралын их үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд энэ 145-ын 3 гэсэн зүйл ангаар шийтэгдэг. Дээрээс нь нэмээд хэрэгтэн бол энэ удаагийн хулгайн хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан байсан. Ингээд шүүхээс бол түүнд хөнгөн ялыг нь хүндэт нь багтаагаад нийтдээ 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэхдээ өршөөлт хамрагдаад ердөө 1 жил 18 хоног ял эдэлсэн. 2007 оны 3 дугаар сарын 2-нд суллагдсан. Дараагаар нь гэвэл суллагдсанаас хойш ерөөсөө удаагүй 9 сарын дараа дахин хулгайн хэрэгээр ял авсан. Дахиад л хулгайн хэргийн зүйлчлэл нь илүү хүндэрсэн.
шийтгүүлсэн. 145-ын 4-өөр шийтгүүлсэн. За энэ зүйлчлэлийг ямар хүнд оноодог вэ гэхээр хуулийн заалт нь бол 1-р бусдын эд хөрөнгийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн этгээдэд бол оноодог. 2-дугаарт нь бол энэ зүйл ангийг ёстой жинхэнэ өргөцдөв гэж ярьдаг те. Онц аюултай гэмт хэрэгтэнд гэмт бүлэглэлийнхэнд оноодог. Мөн онц их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан байх юм бол 145-ын 4-өөр шийтгдэг юм байна. 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн скриншотыг нь орууллаа. Та бүхэн бас эндээс уншаарай. За ингээд өнөөдрийн гол дүр хэрэгтэн чинь Сүхбаатар дүүргийн шүүхээс 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Гэхдээ ял авснаас нь хойш 2 сарын дараа буюу 2008 оны 2 сарын 22-нд эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт ороод зүйлчлэлийг нь өөрчилсөн. Тэгээд 3 жилийн хугацаагаар хорих ял болж ялын хэмжээнд буурж ирсэн байгаа. Гэхдээ 3 жилээж бүтэн суугаагүй 2 жил суугаад 2009 оны 12 сарын 28-ны өдөр суллагдсан. За ингээд суллагдаад дахиад 4 сарын дараа ял авсан. Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4-р сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдээд 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Гэхдээ 3 жилийн дараа буюу 2013 оны 2 сарын 25-ны өдөр Говьсөнбөр аймгийн шүүгчийн захирамжаар хугацаанаасаа 8 сар 23 хоногийн өмнө тэнцэнгээр суллагдсан байгаамаа. За ингээд хамгийн сүүлд 5 дахь удаага болохоор өмнөхтэйгөө харьцуулах юм бол ял авахгүй овоо удаа явсан бэлээ. 1 жилийн дараа ял авсан. Мөн л хулгаан хэрэгээр дахин 2 жил 7 сарын хугацаагаар ял авсан. Энэ удаад ялаа бүрэн эдлээд гарч ирэхнүүдээ гэсэн чинь анхны ардчилсан сонгуул болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. 2 сар 24 хоногийн ялыг нь өршөөн хилтрүүлсэн. За ингээд л 2015 оны 11-р сарын 5-нд 29 настай нийтдээ 5 удаагийн ял шийтгэл эдэлсэн хүн суллагдаж нийгэмд хөл тавьсан байгаамаа. Одоо бүгдээрээ үргэлжлүүлээд түүнд яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанаар хилэлцэж байгаа нийт 11 хэрэгээс нь томоохон гэж харж болох үз 4-5 хэргийг нь дурдъя. Ингээ хамгийн ихний хэрэг рүү нь орцгоё. Хэрэгтнийг суллагдсанаас хойш сар гарангийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед нэгэн эмэгтэй нөхөртөөгөө хамт гэртээ ирсэн чинь том өрөөнийх нь цонх балконых нь хаалга нь онгорхой байсан. Гэрээс нь зурагт, булган шүүб, хүүртэг, цаа бугын гутал, монгол дээл, монгол гутал, булган малгай, үнэртэй ус зэрэг нэлээд олон төрлийн эд зүйлс алдагдсан байсан учраас тэр дор нь цагдаад мэдгдсэн. Хохирогч гэрт нь хулгай хийсэн хүнийг би бараг мэдэж байна гэж мэдүүлсэн. Орцны жижүүрээр ажиллаж байсан эмэгтэйгийн хүүг нь сэжиглэж байгаа гэж хэлсэн. Учир нь гэрт нь хулгай орохоос яг 7 хоногийн өмнө оройн 23 цагийн үед энэ эмэгтэй гэртээ ганцаараа байж байтал хаалгыг нь хүннүүдэд дахаар нь онгойлгосон чинь орцны жижүүрийн хүү гэх залуу байж байсан. За энэ жижүүрийн хүү бол манай нөгөө хэрэгтэн маань байгаа. Тухайн айлын эмэгтэй бол хаалгаа онгойлгоод хэрэгтнээс яасан яах чаан гэд асуусан чинь нилээн сохтуу тэгээд мөнгө өг авахгүй бол алан шүү гэж сүрдүүлсэн. Эмэгтэй бол айсандаа өөртөө бэлнээр байсан 30 мянган төгрөгөө ол өгсөн. Хэрэгтэн 30 мянган төгрөгийг авчаад гараад явсан гэсэн. Тухайн үед тийм ч их мөнгө өгөөгүй болохоор тэгээд өнгөрүүлж гисэн юм байна. Энэ эмэгтэйн гэрээс алдагдсан эд зүйлс нь нийт 7 сая 619 мянган төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс байгаа бөгөөд балконых нь хаалганы шилэн дээрээс хэрэгтний хурууныхээ илэрсэн байгаа. За дараагаар нь гэвэл 2 хоногийн дараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны захын арталт байрладаг Шилэн зах гэдэг нэртэй дэлгүүрийн үүдэнд иргэн эмийг танхаан сэдлэр онц харгас хэрцгий аргаар санаатай алсан гэсэн хэрэг байгаа. Хэрвээ та бүхэн сонсож байсан бол орон гэргүү тэгээд орц хонгол тараншаанд тэнүүжилж амьдардаг иргэдийг бол бүртгэлжүүлээд тэгээд ажилтай гэр оронтой болгох зорилгоор нийслэлийн цагдаагийн газраас төрийн бус байгууллагуудтай хамтраад Тэнмэл гэдэг нэртэй ийм хөтөлбөрийг бол бараг жил болгон тогтмол хэрэгжүүлдэг юм байна. Энэ хөтөлбөрийн дагуу ажлын хэсгийн хүмүүс Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Тэнмэл хүмүүс олноор цуглардаг газруудаар явж шалгалт хийж агаад тэгээд Нарантуул захын яг хойхон талд байдаг нэг тийм барилгын хашааны урд буланд байсан жижигхэн ийм банзан амбаар руу ороод үтсэн
байсан чинь дотор нь нэг хүн доошоо харсан байдалтай хэвтжсэн. Шалгалтаар явж исэн цагдаагийн алба хаагчид эхлээд тухайн хүнийг дуудсан чинь хөдлөхгүй байхаар нь хувцснаас нь татаад үзсэн чинь хөшчихсөн. Тэгээд хөлдөөд нас барчихсан байдалтай байсан юм байна. Цогцыг задлан шинжилгээнд оруулахад үхэлд хүргэх ямар нэгэн архаг хууж өвчин бол тогтоогдоогүй. Тэгээд биенээс нь спиртийн зүйл бол огт илрээгүй юм байна. Тухайн үед өвөл нэлийн хүүтэн байсан болохоор цогцос одоо олдохдоо тас хөлдсөн байсан учраас гисгээс нь ч гэсэн биен дээр нь бол одоо хүүрийн толб нэмж үсээд тэгээд нас барсан хугацааг нь тодорхой одоо олж тогтоох боломжгүй байсан юм байна. Гэхдээ мохоо зүйлийн олон удаагийн үйлдэлээр үүссэн байх боломжтой олон тооны гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байсан. Ер нь бол энэ цогцсны толгой, нүүр, гавлын яс нь бол цохигдоогүй, хугараагүй, цус харваагүй хэсэг гэж бол бараг байхгүй. Ийм одоо тархины хүнд гэмтэлтэй цогцс байсан. Ингээд хэн болохыг нь тогтоохоор шалгасан байгаа. Тухайн цогцос олдсон гэх тэр модон амбаар байсан газрын эзэнтэй нь холбогдож асуухад талигачиг бол таньсан. Аавынх нь найз тэгээд Нарантуул зах дээр тэрэг түрдэг иргэн байсан. 2010 оны үед аав нь Нарантуул зах дээр явж агаад энэ найзтайгаа тааралцсан. Тэгээд юм ярьж агаад одоо амьдрах газаргүй явж байгааг нь мэдээд өрөвдөөд хашаандаа амьдруулж эхэлсэн юм байна. 2014 оны 8 дугаар сард хашаан дахин төлөвлөлтөнд ороод тэгээд хашаага буулгаад нүүсэн. Нүүхтэй бол талигачиг хамт аваад нүүе гэсэн чинь хэрвээ нүүчих юм бол холоос Нарантуул зах руу явхад бол хэцүү, тэгээд унааны мөнгө төгрөг байхгүйгээд хоосон хашаанд нь байшингийнх нь үлдэгдэл модоор модон амбаар бариад үлдсэн гэж хэлсэн байгаа. За тэгээд Нарантуул захаар тэрэг төрж одоо ажилдаг хүмүүсээс асууж сургалсан. Талигач иргэн эмийг 2015 оны 12 дугаар сарын 25-нд нэг гэх хүнтэй бас манай өнөөдрийн хэрэгтэнтэй хамт Нарантуул захын хойтолд Шилэн зах гэдэг дэлгүүрийн үүдэнд архиуж байсан гэж гэрчүүд одоо баталж хэлсэн байгаа. Тэгээд гэх хүн нь тэргээ төрж агаад эргээд 17 цагийн үед Шилэн захын үүдэнд ирсэн чинь талигач им бол ганцаараа газарт хэвтжсэн. Тэгэхээр нь талигачийг татаж босгоод гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгөх замд талигач өөрөө хөлөөрөө гიშгээд явж чадахгүй, унтаж байгаа юм шиг хурхраад байгаа юм шиг нэг тийм сонин дуурайд байсан. Тэгэхээр нь жирсээр агаад арай хийж амбарт нь хүргэж өгсөн гэж мэдүүлсэн. За ингээд хэрэгтнийг бол эхний айлаас хулгаасан эд зүйлсээ зархаар Нарантуул зах ороод тэгээд талигач им гих одоо хүнтэй бол арх ууж агаад түүнийг онц харгас хэрцгийгээр гавал тархинд нь гэмтэл учруулж алсан гэсэн ийм яллах дүгнэлт үйлдсэн байгаа юм байна. За дараагийн дурдах хэрэг бол Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Starbucks гэдэг нэртэй караоке ажиллаулдаг нэгэн иргэн байсан. Тэгээд 2016 оны 1-р сарын 1-ний өдөр шинэ жилийн баяр байсан учраас караокегоо онгойлгоогүй. 1-р сарын 1-нд орой 21 цагийн үед караокен дээр ирээд шалгаад үзэхэд бол хэвэн ямар ч асуудалгүй байсан. Гэтэл маргааш өдөр нь 12 цагийн үед түрээслүүлэгч нь залгаад караокены чинь цонх онгорхой байна гинэ, очиж шалгаарай гэж хэлсэн юм байна. За ингээд 13 цагийн үед бол ажил дээрээ очиход баруун талын шатан дээр байдаг тек руу харсан цонх нь онгорхой, текэн дээр нь байсан арх пивнүүд гэд бүр бүх бараанууд нь бүгд алдагдсан. Нэг ширхэг ус ундаа чипстэй одоо бүр юу ч байхгүй хов хоосон болцсон байсан. Мөн караокены одоо өрөөнүүдээс нь 2 ширхэг караокены машин алдагдчихсан байсан. Нийт алдагдсан зүйл нь 3,858,900 төгрөг болж байгаа юм байна. За дараагаар нь гэх юм бол 2016 оны 1-р сарын 3-наас 4-нд шилжигшүүн нэгэн оюутан охин 2 бага насны дүүтэйгээ гуруулаа хамт гэртээ хонжилсан. Оюутан охиныг унтаж байхад шөнийн 2 цагийн үед хөнжлөн хөдлөөд байгаа юм шиг болохоор нь сэрээд нүдэ нээгээд харсан чинь хэрэгтэн гэрийнх нь балконоор ороод ирчихсэн, хутга барьчихсан. Яг дээрээс нь ширтчихсэн, зогсож байсан. Охин айсандаа буцаад нүдэн ансан чинь хэрэгтэн түүнийг босоод ир намайг харах юм бол алан шүү. 2 дүүгийн чинь ч бас алан шүү. Цаашаа хараад нүдэн ансан чихтэй яв гэд унтлагынх нь өрөөнөөс дагуулж гараад зочны өрөө рүү нь оруулсан. За тэгээ хэрэгтэн том өрөөнд нь ороод энэ охины хүзүүнд нь хутга тулгаад өвдөглөөлж суулгаж агаад өөрийнхөө өмдийг тайлуулад тэгээд бэлэг эрэхтнээ хөхүүлсэн байгаа. Зүгээр нэг ийм үйлдэл хийгээд зогсоод байхгүй янз бүрийн одоо ёс бус үгээр байнга доромжуулж үргэлжлүүлэн сүрдүүлсээр байсан. За тэр үгнүүдийг нь бол
одоо нэг бүрчлэн дурдаад яах вэ? За тэгээд охиныг бол хүчирхийлсэн, гэрт нь байсан одоо сугны хөлс дарагч энэ одоо зүйлсийг аваад охин руу хийж одоо бэлгийн дур хүслээ бас ёс бусаар хангасан. Охины өвтрэнээс нь цус гарсан чинь 0 оруулж угаалгасан байгаа. За ингэхдээ хүртэл бүр зүгээр 0 руу явуулчаагүй хутгаад тулгаад зочны өрөөнөөс нь 0 орох замдаа тэгээд 0-оос гарах замдаа бол охиныг 4 хөллүүлж явуулсан. Тэгээ амнаас нь бол нөгөө өөрийнхөө юмыг гаргахгүй одоо хөгсөн чихтэй яваа гэд охиныг дарамтлаад ингээ хажуудаа 4 хөллүүлж өвдөглүүлж явуулж байсан. Хэрэгтэн бол иймэрхүү үйлдэл хийж авах явцдаа гинэт сайхан ааштай болол ахын дүү чи даарж гин үү чи яагаад чичрээд байгаа ахаасаа битээ гэж хэлснэ. Гинэтхэн шууд ааш нь өөрчлөгдөөд охиныг бараг орчлонгийн байж болох бүх хараалын үгээр доромжилсон. Цагдаад хэлэх юм бол ална танаа гэрээс чинь та нарын хоолойг чинь хэрчжиж л гарна гэж бас хэлж исэн. Тэгээ дараагаар нь охиныг нүцгэн зогсоож агаад бэлэг эрэхтэнд нь хутганы үзүүр одоо тулгасан, биендээгээр нь хутганы эр хэсгээр зурсан, алгацсан, өшгөлсөн, зодсон байгаа. Тэгэл буцаал сайхан ааштай болол ах нь балконы хаалга хаачи чи хүнжил аваад ир хүнжил нөмрөөд суужээ гэж хэлсэн. Тэгснэ дахиад муухай ааштай болол чи яг хүнд хэлэх гээд байна те ахын дүү гэл алгадаж аваад нэг иймэрхүү учир нь олдохгүй аашсан бол гаргаж исэн. Охины хувьд гэх юм бол эсэргүүцэл үзүүлэх юм бол байдал буруугаар ирэхийг ойлгоод дээрээс нь 2-2 бага насны дүүн унтлагын өрөөнд байгаа болохоор хэрэгтнийг аль болох аргадаж тэгээд ахаа би хүнд хэлэхгүй та надад итгээрэй энтер гэж тайвшруулах гэж оролдож одоо ярилцсан байгаа. Тэгээд ус хийж өгөөд идэх юм хүртэл өгсөн. Охиныг өөртөө аль болох ийдэг харьцаар хэрэгтэн тайвшраад гэх юм уу одоо зөөлрөөд гэх юм уу те чамаа гомдоосон бол ахыгаа уучлаарай. Хөөхөн дүүгээ айлгцсан уу гэснээр шууд охины хацарнаас нь барьж аваад чи өстө хөөхөн юм аа энтер гэсэн байгаа. Ер нь бол гэмтгэргийн подкаст тогтмол сонсдог хүмүүс авил мэдж байгаа байх. Иймэрхүү бэлгийн хүчирхийлэгч гаж донтой хүмүүстэй аль болох ивээр харьцаж байж л амьд гарах боломжтой байдаг. За тэгээд хамгийн амар нь энэ хэрэгтэн энэ айлыг бүр судалчихсан байсан. Охиныг тамлаж байхдаа ээжийнх нь ажлын газрыг хилээд бүр албан тушаалыг нь хүртэл нарийн хэлсэн. Ээж чинь өглөө 9 цагт ажлаасаа буудаг билүү? Чи тэр сургуульд дүүнар чинь тэр сургуульд сурдаг үсттэй гэд бүгдийг нь мэдчихсэн. Хохирогч оюутан охины аав нь бол 421 дугаар ангид ял идэлж байгаа юм байна. Тэгсэн чинь хэрэгтэн гэрт нь байсан гэр бүлийн зургийг нь харснаа аавыг нь бүр шууд таниад нэрийг нь хэлээд танаа аав чинь чойрын шоронд байгаа илүү гэж асуусан. Тэгэхээр нохон манай аав чойрын шоронд байхгүй амгалангийн хорхоод байгаа гэд хэлсэн чинь хэрэгтэн чи аавтайгаа уулзгаараа ааваасаа чойрын сохтуу төмрөө гэж таних уу асуугаарай манай ах байгаамаа гэж хэлсэн гэсэн. Тэгээ бас одоо хэрэгтэн аав чинь намайг ч гэсэн сайн таньнаа гэж охинд хэлсэн байсан. За тэгээд ер нь бол одоо тэгээ ямар учраас энэ айлд орж ирсэн болохыг та бүхэн бас ойлгосон байх. Одоо энэ оюутан охиныг бараг 6 цаг орчим тамлаад хид хідэн удаа хүчирхийлээд өглөөний 8 цагийн үед гэрээс нь гарсан. Гарахдаа гэрт нь байсан үн бүхий зүйлсийг бол бүгднийг аваад тэгээд маргааш ирнэ гэд гараад явсан. 3 хоногийн дараа буюу 1-р сарын 6-наас 7-нд шилжих шөнө хэрэгтэн бол энэ айлд дахиж балконоор нь дамжиж орж ирсэн. Бүх юмыг хулгайлж авч явсан. Пилетигнээс эхлүүлээд байж болох бүх хүн хэрэглэж болох бүх зүйлийг хулгайлсан. Хувцас, хүнжил, ор хүнжлийн даавуу, за хоолны мах гэд бараг дуртах юм бол дуусгүй маш их зүйлийг хулгайлсан. Харин Аз олж гэрт нь хүн байгаагүй, эзгүй байсан юм байна. Дараагийн хэрэг нь гэх юм бол 2016 оны 1-р сарын 9-ний өдөр 20 цагийн орчимд нэг иргэн гэртээ компьютер дээр ажиллаа хийгээд сууж исэн чинь гинэтхэн хүмүүс шуугалдах чимээ гарсан. Эхэндээ бол энэ хүн дээд айлынх нь хүүхдүүд гүйлдээд шуугаад байгаа юм байна гэж бодсон. Тэгээд сайн сонссон чинь дээд талын айлаас нь биш хажуу талд нь байдаг эмийн сангаас хүн орилж байгаа нь мэдэгдсэн. Ингээд энэ иргэн босоод цонхоороо харсан чинь байрных нь гадаа эмийн сангийн үүдэнд 2-3 хүн гайхаад зогсчихсон. Эмийн сангаас эзэн эмэгтэй нь өөрөө гараад гүйжсэн. Харин араас нь 30 орчим настай өндөр нуруутай бор хүүртэгтэй залуу гартаа урт төмөр барьчихсан гарч ирээд барьж байсан төмрөө эмийн санч эмэгтэй ардаас нь шидчгээд тэгээд эсрэг тийшээгээ байр хашаа хоёрын завсраар ороод цухтаачихсан юм байна. Ингээд цонхоор харж байсан иргэн цагдаагийн 102 тоо дутсан залгаж дуудлага өгсөн. За энэ төмөр барьж гарч ирсэн хүн бол мэдээж нөгөө хэрэгтэн маань мөн байгаа.
Эмийн санч эмэгтэйн мэдүүлэхдээ дурдсанаар тухайн орой 20 цагийн үед ажиллаа хийгээд байж атал хэрэгтэн гаднаас орж ирснээ эгчээ автобусны мөнгө өгөөч би төрсөн өдөрт ороод унааны мөнгөгүй болчлоо гэж мөнгө шууд гуйсан гэсэн. Тэгэхээр эмийн санч бол мөнгө байхгүй гэсэн чинь хэрэгтэн хэсэг чимээгүй зогсож яснаа толгоо өвдөдөө толгооны им өгөөч гэхээр нь эмийн санч бол ус хийж өгөөд цитрамон өгсөн гэсэн. Тэгсэн чинь нөгөөх нь эмээ уучгаад лангуун дээр байгаа эмнүүдийг энэ ямар үнэтэй, энэ хид гэж байгаа, энэ юунд дуудаг эмээ ингээл бүр дарааллуулаад асуугаад байсан. Эмийн санч за чи одоо яваа гараа гэд айтаахан хэлсэн чинь нөгөөх чинь бүр гарах шинжгүй, тоохгүй шууд үргэлжлүүлээд энийг үзэх гэсэн аваад өгөөч, энэ хидийн гэд асуугаад байсан. Хохирогч бол мэдүүлэхдээ дурдахдаа хурдан өөр хүн орж ирээсэ гэд бараг дотроо залбирсан гэсэн. Тэгэд шууд хөөгөөд гаргахчаад чадахгүй айгаад асуусан зүйлийг нь үзүүлээд хариулаад байсан байгаа. Тэгсэн хэрэгтэн гинэтхэн шууд эмийн санч руу харснаа чамайг юу н хүчинтсэн ч яад ингээд лангууных нь араар орж ирээд эмийн санчийн өснөөс нь зулгааж чирээд хойд талын өрөөнд нь оруулаад хувцас тайлгсан. Гэвч энэ эмэгтэй бол үнэхээр самбаачлах чадвар сайтай хүн байсан байлээ. Хойд талынхаа өрөөндөө ормогцоо ширээн дээр байсан хутгийг шүүрч аваад хэрэгтнийг өөрийг нь хариу сүрдүүлсэн байгаа. Ойртвол алан шүү гэж хэлээд өөрөө төрүүлээд эмийн сангаасаа гараад цухтаасан байна. Ингээд дээр дурдсанаар цухтааж ахт нь хажуу айлынх нь хүн цонхоор хараад цагдаад мэдгдсэн. За ингээд түүний нийт 11 үлдсэн хэрэгээс нь 5 хэргийг нь та бүхэнд дурдлаа. Эдгээр хүмүүсээс хулгайлсан эд зүйлсээ цаашаага бас зарж борлуулсан өөр хулгайн хэрэгүүд бас байгаа юм байлээ. Хит сунжруулахгүйгээр ингээд гол томоохон хэрэгүүдийн та бүхэнд ярьж өглөө. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгтэн ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байхдаа дараах 6 төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж үтсэн. За нэгдүгээрт нь бол танхаан сэтлэр онц харгас хэрцгий аргаар хүнийг санаатай алсан. Хоёрдугаарт нь хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэхээр занал хийлж бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан. Гуравдугаарт нь бол давтан үйлдэлээр хохирогчд хүч хэрэглэхээр занал хийлж бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан тохуурхан даажигнаж зовоон тарчлааж хувьцал үйлдсэн. За дөрөвдүгээрт нь бол давтан үйлдэлээр хохирогчд хүч хэрэглэхээр занал хийлж хүчинтхийг завдсан. Тавдугаарт нь бол 3 удаагийн буюу давтан үйлдэлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн. Зургдугаарт нь мөн 4 удаагийн буюу давтан үйлдэлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэсэн нийт 6 төрлийн гэмт хэргийг тус үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Хохирогч тус бүрд учирсан хохирлыг төлж барагдуулах болон нийт 20 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял идлүүлэхээр шийдвэрлсэн. Та бүхэн сонсож авах явцтай гайхсан байх. Хүн амны хэрэг дээр нь бол ямар ч нотлох баримт байхгүй. Зөвхөн гэх хүний мэдүүлгээр хамт арх ууж байсан гэсэн мэдүүлэг дээр суурлаад ял оноосон байлээ. Хэрэгтэн өөрөө ч гэсэн хэлсэн. Тэр өдөр бол Нарантуул зах дээр байгаагүй, очоогүй, хохирогчийг танихгүй, уулзаж байгаагүй гэж хэлсэн байгаа. Тиймээс Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоолоор хүн амны хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ ялын хэмжээг нь яг бууруулсан уу үгүй юу гэдг нь бол огт тодорхой бичигдээгүй байсан. Скриншотыг нь би бас оруулаад өгчий. Хорих ялын хугацааг тогтоож гэж бичсэн мөртлөө яг хэдэн жилээр тогтоосон нь бол огт бичээгүй байсан. Тэгээд дараагаар нь энэ хэрэг чинь бүр 3 жилийн дараа 2019 оны 3 сарын 26-ны өдөр нийслэлийн эрүүгийн хэргийн давзаалтах шатны шүүхээр орсон. Тэгээд дахиад 5 сарын 31-нд нь улсын дээд шүүхээр хүртэл орсон байгаа. Гэхдээ бүх магадлал тогтоолыг нь бол нууцлчихсан төгжсөн байлээ. Тэгэхээр бүгд яг тоочны энэ хүнийг хэдэн жилийн яал сонссон гэдгийг нь бол мэдэж чадахгүй юм шиг байна. Тэгэхээр энэ хүн бол 2016 оны 1-р сарын 13-ны өдрөөс цагдан хоригдсон гэхээр өнөөдрийн байдлаар бол аль хэдийн 9 жил өнгөрчихсөн байна. Магадгүй гарчихсан явж байгаа. Эсвэл дахиад өөр хэрэг үлдээд буцаад орчихсан байгаах гэж би харж байгаа. Харин та бүхэн юу гэж бодож ийн бичжүүлдээгээрээ. Мөн хэрэг олох үед үйлчилж байсан эрүүгийн хуулиар гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулдагч гэсэн хөнгөн ялыг хүндэт нь багтаадаг. Энгийнээр тайлбарлах юм бол хулгайн хэрэгээр 2 жил, хүчингийн хэрэгээр 8 жилийн ял авсан байлаа гэж бодоход уул нь бол нийлүүлээд ингээд 10 жил хоригдох ёстой юм шиг харагдаж байгааз. Гэвч юусоо нийлүүлж боддгоо байсан аль хүнд ялыг нь л эдлэн.
8 жил одоо ял авна гэсэн үг байхгүй юу? За тэгээд та хэдийн бас толгойн чинь жоохон эргүүлээд ээж магадгүй тухайн үед үйлчилжсэн эрүүгийн хууль гэд яриад байгаа штэ. Энэ нь болохоор 2002 онд батлагдаж байсан хууль юм байна. Харин 2017 оны 7 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл бол шинжилж баталсан эрүүгийн хуулиар явж байгаа юм байна. За энэ шинжилж найруулсан эрүүгийн хууль нь болохоор гэмт хэрэг тус бүр дээр нь ял оногдуулаад нэмж нэгтгэх байдлаар ял оноодог болсон гэсэн хулгайн хэрэгээр 2 жил, хүчингийн эргээр 8 жилийн ял авсан бол ёстой жинхэнэ одоо энэ хоёр ялыг нийлүүлээд нэмээд 10 жилийн ял оноодог болсон гэж ойлгосон. За тэгээд жаахан тайлбар хэлэхэд манай Jas өдөр подкаст бол ямар нэгэн ийм сургалтын чанартай, эрх зүйн мэдлэг олгох зорилготой биш шүү. Би угаасаа та бүхэнд мэдлэг олгоод байж ах тийм мундаг хүнч биш. Мэдлэгийг чинь бол заавал сургуулаас тийм мэрэгжлийн эксперт хүмүүсийн үгийн сонсож одоо тэр номын үзэж ногоотой шүлийн идчихэж л мэдлэг олж авах байх гэж бодож байна. Энэ контентороо зөвхөн би өөрийн уншиж ойлгосон өнцгөөс л тайлбарладаг. Тэгээд бодол санаагаа та бүхэнтэй хуваалцах гэж чадан ядан хичээдэг. Би бол сонсогч та нартаа мэдээлэл, санааг бол өгч чадна. Гэвч мэдлэг бол олгож чадахгүй шүү. Та бүхэн авах гэхийн ухаанаар хандаарай. Энэ дугаарыг бэлтгэхтэйгээ холбогдуулаад дотоодын хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, хууль зүйн доктор Баярбаатар гэж хүний одоо хоригдлыг нийгэмшүүлэх онол арга зүй гэсэн судалгааны тайлан хальтхан уншсан. За энэ дээр дурдсанаар хоригдлыг нийгэмшүүлэх гэдэг нь ял идлүүлж байхдаа болон ял идлээд дууссаныхан дараа аль алинд нь гэмт хэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, татгалзуулах, за цаашлаад бол хуулиас сахидаг хүн болгож нийгмийн амьдралд буцаан нэгтгэхэд чиглэсэн цогц арга хэмжээг одоо хоригдлыг нийгэмшүүлэх гэж нэрлэж болно гэж тайлбарласан байсан. Манай улсын хувьд бол хорих байгуулагдах нийгмийн ажил нийгэмшүүлэх гэсэн нэр томьёо ойлголт нь бүр огт байдаггүй байжгаад сүүлд 2017 онд л анх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгагдсан гэж байгаа. Хоригдлыг нийгэмшүүлэх гэсэн нэр томьёо яригдаж эхлээд ерөөсөө 8 жилийн нүрийг л үзэж байгаа юм байна. Дээр дурдсанаар энэ дугаарын хэрэгтэн 2004 оноос хойш давтан гэмт хэрэг үйлдэх тутамдаа үйлдэж байгаа хэрэг нь илүү хүнд болоод байсныг та бүхэн сонсож байхдаа ойлгосон байх. Хуулийг сахидаг хүн болоод гарч ирэх ёстой байтал улам бүр хуулийг зөрчдөг, улам хүнд гэмт хэрэг үйлддэг болж гарч ирж байгаа нь хоригдлуудыг одоо тэр нийгэмшүүлэх ажил бараг байхгүй байсантай холбоотой гэж харж болохоор байна. Мөн нэмж хэлэхэд хугацаанаас нь өмнө суллаж байгаа, өршөөл үзүүлж байгаа хоригдлууд хэр нийгэмшсэн хүмүүс байгаа вэ? Энэ хэрэг дээр хэрэгтний хувьд яг яаж яваад хүүхэд насндаа яг ямар хүнд орчин нөхцөлд байсан болоод сургууль соёлд ч сураагүй, бичиг үсэгч сураагүй. За тэгээд 18 нас ч хүрээгүй байхдаа энэ зам руу одоо явж орсон гэдгийг нь огт хэлж мэдэхгүй, тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч гэсэн энэ замаас гарах боломж бол өөрт нь байсан юм шиг харагдсан. Мэдүүлэг дээрээс нь уншиж байхад бол уул нь хоригдож авах хугацаанд зүү ороож хөөрөгний дайлан ойж сурсан. Тэгээд дайлан хийгээд зардаг байсан гэсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 222 дугаар зүйл дээр зааснаар одоо монгол хэлээр уншиж бичиж чадахгүй Монгол улсын иргэн хоригдолд монгол хэл бичиг үсэг эзэмшүүлэх албатан сургалт явуулна гэж заасан байдсан байна. Энэ хүн бол хоригдож байхдаа энэ сургалтын одоо хаагуур нь өнгөрөөд явчихсан бол яг сайн хэлж мэдэхгүй байна. За тэгээд өнөөдрийн дугаар маань өмнөх дугааруудаас ялгаатай арай нэг өөр бичил кейс стади маягийн дугаар болчих шиг боллоо. Та бүхнийг залхаасан бол уучлаарай. Хамгийн төгсгөлд нь та бүхнээс асуумаар байна. Хоригдож байгаа хүмүүс уул нь бол амжиргаагаа залгуулаад аваад явах боломжтой гар уртлал энтертэй одоо юм хөөрхөн юм сураад гарч ирж байгаа мөртлөө яагаад давтан гэмт хэрэг үлдээд байдгийн бол сэтгэл зүйн огт бэлтгэгдэхгүй байгаа юм болов яад юм бол эсвэл нийгэм нь өөрөө гарч ирж байгаа тэр хүмүүсийг хүлээж авахгүй байна уу? Ер нь хүлээж авах ёстой мó? Яаж хандах ёстой? За тэгээд хэдгээр хүмүүсээс хол байх ёстой мó, сэрэмжлэх ёстой мó? Нэг бол дотн байх хэрэгтэй мó? Та бүхэн юу гэж бодож байна? Санал бодлоо бичээрэй. Сүүлийн 10 жилийн дунджаас харахад насанд хүрсэн 100 мянган хүн тутмын 1167-нд гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл хүлээсэн хүн байгаа гэж бичсэн байна. Манай сувг бол одоогоор 50,000 орчим subscriberтай гэхээр энэ дунд бол ойролцоогоор ял шийтгэл хүлээсэн 500 орчим хүн бол байх боломжтой. Гэхдээ санаатай гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тоон бол ямар байдгийг хэлж мэдэхгүй байна. Хэрвээ сонсож байвал сурсан мэдсэн зүйлээ хийж амьдрахыг хичээгээрэй. Өөр гэрэлтэй замыг сонгоорой. За тэгээ өнөөдрийн дугаараа энэ хүрээд дуусгая. Түр баяртай.